дүн гэдэг нь одоо яг одоо зүгээр нуулгүй гэдэг энэ дотроос засгийн газрын гишүүд ингээд иччихгүй хараад сууж байгаа. Энэний үр дүн гэдэг нь ард түмэн бухимдсан юм байна. Бид ажиллаад дутуу хийсэн юм байна гэдэг юм хамгийн том үр дүн би энийг байгаасаа гэж хүсэж байна. Бид бас эвгүйдэх юм бол эдгээр эргүүлэн татгаа орилж байна. Эдгээр улсын хурлыг тар гэж байна. Олуулаа цуглаа гараад ирлээ шүү дээ гэдэг энэ хамгийн чухал юм. Өнөөдрийн үр дүн бол ийм байгаасаа гэж харж байна. Мөн сүүдрийн засгийн газрыг одоо байгуулахад ард түмэн маань мэдээж итгэлээ өгөөд бидэнд одоо сүүдрийн засгийн газрыг та нар байгуулах нь зөв зүйтэй маа гэдгийг батламжилж өгөх юм бол одоо магадгүй бас хоёр дахь үр дүн эндээс харагдан. Тэгтээ өнөөдөр яг одоогийн байдлаар одоо жагсаалал бол одоо энэ ард түмний чуулга уулзалт бол яг дундаа ороод явж байна те. Гэхдээ ингээд харахад энэ өөрөө үр дүн. Одоо ингээд бүгдээрээ нэгдэж нийлж байна гэдгээр бид нэр өөрсдөө төрдөө тавьсан үнэлгээ энэ л байгаа юм. Өөр ингээд нөө хэл хүггүй ингээд харахад тэ ийм олуулаа үр хөвгтэй орхоод мэдээж одоо ингээд өнөөдөр ажлын 2 дахь өдөр хийж байгаа шүү дээ тий. Тэгэхэд ингээд бүгдээрээ ингээд ар гэрээ ажлаа хойш нь тавьчаад энэ илүү чухал юм а гэж ирж байгаа нь өөрөө энэ төр засаг өнөөдрийн одоо энэ одоо ард түмний чуулганы хуралдааны үр дүнд би өнөөдөр ийм л гэж харж байна.